Сандрын тэмээлтэй холбоотой биш ээ. Танахан хүн одоо ард түмнээ үлгэтнэ. Парламент дээр байгаа цөөхөн бүлгээ үлгэтнэ. Дандаа худлаа ярина. Уул нь өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог хилцэхгүй гэж ярьсан. 5 жилийн үндсэн чиглэлээ хилцээд санал хураалтуудаа дуусгаад явъя гэж хэлсэн. Шөнө өрөөгөр албан тушаалын дандаа луур хийн, хөшгөний ард хулгай иддэг, худлаа ярьдаг ч үнээр хэтэрчлээ. 49 гишүүнээр томилогдож байгаа ерөнхий нарийн бичгийн даргач улсын их хурлын дэгийн зөвлөх одоо хийж чадах юм уу? Уул нь би зарчимтай яриа хэлцэл хийлээ гэж ойлгосон. Гэтэл та нар 49 үнээрээ дэмжиж томилчлоо. Түүгээр намдаа зөвлөгөө хийлгээрэй. Энэ улсын хурал дээр бол биш вэ? Уул нь парламент соёл байх ёстой шүү дээ. Олон цөөнхийн энэ хуралдаанд яаж явуулах тухай хуулийн зөвлөгөө өгөх гэж байгаа дэгийн зөвлөх шүү дээ. Та хэдийн байгаа царайгаар одоо юу гэж харагдж байна гэхлээр та хэд бол үндсэн хуулийн цэцээр бол тоглосон юм байна. Улс төрийн захиад даалгавар бол тэрүүгээр хийлгсэн юм байна. Одоо хариуд нь шагналаа өгж байгаа юм байна. 28 оны сонгуулиар айгуул танаа намаас нэр дэвшин. Ийм л дүр зураг харагдаж штэ. Их хурлын дарга болоод энэ дээр суугаад төвийг сахина гэж хэлчихэд цөөхтөө зүгээр л бид хуралдаа дотроо юм яриацгийг гэхэд хуралд боломж өгөхгүй өнөөдөр ч ингэ чуулгана хийгээд тэгээ ар удараар нь хийж байгаа юм чи энэ штэ. Албан тушаалаа ямар хурдан шийддэг юм бэ? Бялуун шагналаа ямар хурдан түгээдэг юм бэ? Арай хэтэрлэн шүү дээ. Арслан юу гойсон юм? Одоо мөргөс сүгдэж гоох юм хаашаа? Бүлгээрээ нэг хилцээт хэлсэн шүү дээ. Улсын хурлын бүтцийн чинь байгуулах шүү дээ. Гэтэл юу болов? Харанхуй шөнөр оройгоор саяхан биднес анхдуур үнцүүлээ батлаад бүгд найрамдах төрийн сонголт хийсэн өдрөө тэмдэглэлээ. Ардын нам тэнд өөр үзэл бодолтой байсан бүх хүмүүсээ булж алчаад комментарийн үндсэн хуулийг баталсан. Өнөөдөр арга барилч ерөөс солигдоогүй шүү дээ. Бусдынхаа үг хэлхийг, байр сууриа илэрхийлэхийг, хоорондоо ярилцахыг яг бууж байгаа адилхан хуураад алга болгочоод ар ударгаар нь яг л 101 жилийн өмнө хийсэн ажлаа дахиад хийж штт. Ямар арчиг юм бэ? Тэр үед хүний амиар золжсэн баг. Өнөөдөр зүгээр парламентын хэвийн үйл ажиллагаар золж штт. Улсын хурлын даргын дэргэд зөвлөөрч ярилцахгүй. Намын бүлгээр нь хилцүүлэхгүй. Зүгээр коноптол бүдэг шийднэ гэж бодож байгаа ийм өвөө. За Тэмүүжин гишүүн би таныг хүндэтгэлээ. Энэ зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулсан үг биш байсан. Тэгэхдээ өдөр 1 цаг 23 минутанд 12 цаг 23 минутанд 2 цагийн завсрал өгсөн. Ингээ үүнээс хойш 5 жилийн үндсэн чиглэлийг хилцэж явж байгаад орой эдийн засгийн байнгын ороо эцсийн хилцүүлгийг хийх гээд байнгын ороор орсон. Тэгэхээр нөгөө завсарлага авсан асуудлыг дуусгах эсвэл сунгах асуудлыг шийдэх ёстой. Нэгэн талах зохицсон учраас. Тэгээ би ардсан намын бүлгээс энэ 2 цагийн завсралгаа үргэлжлүүлэх үү, энэ дээр байр сууриа хийлгэсэн та байгаагүй. Ингээд завсарлага дуусаад зохиод ингээд явсан. Дэрнээс биш энд ямар нэгэн одоо тэр чинь нэгэн цогцсон учраас би үргэлжлүүлэх үе хэсэг асуудлыг эндээс шийдэх ёстой шүү дээ. Тэгэхдээ та энэ асуудал дээр ингэж бас нэг 300 мянган гаруй гишүүд дэмжигчтэй
улс төрийн намыг гэж үүх дүүхээр нь доромжилж болохгүй л дээ. Та бас ярих юм байна, ярихгүй юм байна. Тэгээ та чинь биднэрт 4 онол, эх 100 онол заагаад байж байхдаа арай өөр хүн байсан шүү дээ. Та энэ үд шороо орж ирж ингэж 300 мянган гишүүд имжтэй нам доромжилж болохгүй шүү дээ. Би энд юус нам яриаггүй шүү дээ. Би энд эрх баригч намын даргын ямар ч байр суурь баримтлаагүй шүү. Би их хурлын дэгийн хуулиар барьсан. Таныг би байна уу? Та саналаа хэл гэсэн та хэлээгүй. Тэ байхгүйс. Тэ би өөр яах юм? Эсвэл орхиж болох юм. Би таныг байхгүй энэ 5 жилийн чиглэл одоо хүртэл хэлцээд байж та. Тэгээ тэр чинь эдийн засгийн ахаар энэ завсарлагаа зогсооё гэд ингээд цогсон чинь та байхгүйс. Зарим гишүүд байсан. Тэгээ ингээл явсан. Тэгээ тэрээс биш эн чинь ямар улс төрч хүн ингээл авчраа томилох гээд байгаа юм байхгүй. Та мэдж байгаа шүү дээ. Тэ. Тэгээд та өөрөө за одоо би анхныхаа хэлсэн үг нь байгаа шүү. Би спикерөө тэгш боломжоор ханганаа. Би хариуцлагатай байна гэж би танд хэлсэн. Тийм учраас би тантай соёлтой хуулийнхаа үрээнд би тантай ярьж байна. Түрүү нөгөө завсралыг яг асуугаад явхад энд байгаагүй өөр бүлэг төлөвлөх юм байна гэсэн байхгүй. Тэгээд завсралд дууссан. Тэгэл орж ирсэн. Тэгээ байгаа гишүүдийнхээ хооронд ингэ шийдэгдээ явсан. Тэгэхээр та бас энэ шин дараагаар томилж байгаа үнийг надаас илүү сайн мэднэ. Тийм учраас та бүхэн бас хоорондоо ярилцах хэрэгтэй. Харин тэгэхээр би таныг би хүндэтгэж байна, ойлгож байна. Тэ. Арчсан намын үлгийнхнийг би хүндэтгэж байна. Би ярьсан хэлсэндээ зарчимтай байна. Тийм учраас өнөөдөр ингэж бас та болохгүй шүү дээ энэ чинь. Энэ чинь 101 жил мэл гэж ингэж болохгүй шүү дээ. Би энэ дээр би улс төрийн намын дарга хийгээг байгаа шүү дээ. Огт. Гөө. Тэгэхдээ би энд ардын намын дарга хийхгүй байгаа шүү дээ. Хийхгүй байгаа шүү дээ. Тэгэхдээ би танаар бас намаа ингэж хэлүүлэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Би энд намын дарга огт хийгээгүй шүү дээ. Би таныг хүндэтгээд хуйлаа ярьж байгаа шүү дээ. Одоо бүгдээрээ саналаа ураа.